Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Прудент шүдний эмнэлэг. 네, 안녕하세요. 앉으세요. 얘들아, 오늘은 우리가 내가 좋아하는 직업이라는 주제로 한국어를 해봅시다. 우리가 오늘은 졸업하고 무슨 직업을 선택하는지 적어주세요, 얘들아. Намайг Мөнгөнбаяр охидын Хөслөн гэдэг. Би 23 дугаар сургуулийн 12-ийн ангид суралцдаг. Манай анги нь Солонгос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай. Манай ангийн хүүхдүүд нь Солонгос хэлийг 3 дугаар ангиас эхэлж сурсан. Тэгээд одоо яг 12 дугаар ангитай бүгд мэргэжлээ сонгоод ерөнхийдөө яг найзуудынхаа мэргэжлийг харахад ер нь бизнес удирдлага, сэтгэл зүйч яг тиймэрхүү мэргэжлүүдээр явж байгаа харагдчихаа Солонгос руу. Миний хувьд бол би дотроо 2 мэргэжил боддог. Нэг нь болохоор сэтгэл зүйч, нөгөөх нь шүдний эмч. Тэнгүүт яг Солонгос руу яг эмчээр явна гэхээр надад шаардлага өндөртэй байсан болохоор за яг энэ нэвтрүүлгэнд яг шүдний эмч болж үзээд хэрвээ надад үнэхээр таалагдах юм бол би энэ мэргэжлээрээ цаашаа явна гэж бодож байгаа. За, манай ангинд 49 хүүхэдтэй 3 дугаар ангиас 12 дугаар анги хүртэл Солонгос хэллийг төрөлжүүлэн судалж ирж байгаа. 6 дугаар ангиас ахуулаад бид нэр топгийн шалгалтыг өгж эхэлсэн. 3-аас 6 дугаар түвшин авсан хүүхдүүд маань нэлээд хэд байгаа. Энэ бол маш том амжилт. Хүүхдүүд маань ерөнхийдөө яагаад энэ хэлийг сонгосон утга учир нь бид нэр топыг өгөөд Солонгос руу сургуульд оролцох гол зорилготой. Тэгээд Солонгос руу явж байгаа хүүхдүүдийг харахад бол логистикаар их сурж гээ, дээрэс нь AI-гаар их сурж гээ, сэтгэл судлалаар сурж гээ. телевизийн маргаашийн бие нэвтрүүлэг нь хүүхдүүдийн мэрэгжил сонголтод бодиттой чиглүүлэг өгж байгаа гэж бодож байгаа. Энэ нэвтрүүлэгт манай ангийн энэ хүслэн маань оролцож өөрийнхөө сонирхлыг илүү ойртуулж, ангийн найз нөхөд хамт олонныхоо бахархал болж байгаад амжилт хүсэж баяр хүргэе. Телевизийн маргаашийн бие нэвтрүүлэгт шүдний эмчээр нэг өдөр ажиллаж үзэхээр болсон сурагч энэ Хөслөн байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Прудент шүдний эмнэлэг. Өнөөдөр бол түүний ирээдүйд эмч болох эхний алхмаа хийж байгаа чухал өдөр юм. Шүдний эмчийн ажлыг ойроос нь харж мэдэрч анхны бодит туршлага авах энэ өдөр бол олон шинэ ойлголт, урам зориг түүнд өгөх болно. За сайн уу? Би 23 дугаар сургуулийн 12-ийн ангийн сурагч Хөслөн. Танай шүдний эмнэлэгт нэг өдөр шүдний эмчээр ажиллах болсондоо үнэхээр их таатай байна. За сайн уу? Би болохоор Прудент Ярмаг салбарын менежер байгаа. За манай эмнэлэг болохоор зэрэг 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгээд өнөөдөр болохоор телевизийн тавьсан саналын дагуу хамтарч ажиллаж, хамтаа нэг өдөр ингээд эмнэлгийн үйл ажиллагааг танилцуулаад чамайг эмчээрээ ингээд туслуулаад ажиллаж байгаа. Өглөө 8:30 болж байна. Тэгэхээр хоёулаа одоо нөгөө эмчилгээгээ эхлэхэд бэлдэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр ийшээ ороод уулзаад ярилцъя хөө. За. Эмч нарын ажил бол зөвхөн эмчилгээ хийхээс эхэлдэггүй. Харин үйлчлүүлэгчийн зовиорыг анхааралтай сонсож, асуудлыг нь зөв уншлахаас эхэлдэг юм гэдгийг сурагч охин маань харах болно. Яагаад шүдний эмч болохыг сонирхож байгаа вэ? Энэ мэргэжлийг яагаад сонгохоор шийдсэн бэ? Би багаас айгүй шүдний эмнэлгээр явдаг байсан. Шүд айгүй хөвддөг байсан. Тэгээд орохоор дотор нь уйлж байгаа хүүхдүүд, тэгээд эмчнэр нь ингээ хүүхдүүдэд аргаж байгааг хараад би яг л ийм эмчнэр шиг яг ийм хүүхдүүдтэй ажилладаг эмч болно гэж бодчихсон. Би том болоод энэ мэргэжлийг судлаад үзсэн ч үнэхээр нарийн ур чадвар шаарддаг тийм мэргэжлээсэн. Өдөр болгон хичээх хэвээр, шинэ зүйлсийг сурах хэвээр, тэгээд
үнэхээр хүнд мэрэгчлүүдийн ч нэг юм байна гэдгийг би үнэхээр ойлгосон. Би яг энэ шүдний эмч мэрэгчлийг үнэхээр эзэмшмээрэн миний хүсэл мөрөөдлийн нэг болохоор. Ер нь бол шүд өвдөн гэдэг чинь маш аимшигтай өвдөлт байгаа шүү дээ. Тэгэхээр тийм хэцүү нөхцөл байдалд ингээ ирээд эмчтэй үзүүлээд ирүүл гоё болсон гээ хоёлаа ярьж дээ тий. Тэгвэл эмчийн зүгээс бол нөгөө нэг яг ингээд уйлж байгаа хүүхдийг үзэх, эмчлэх гэдэг бол бас нэлийн авьяас туршлага шаардсан ажил болдог гэсэн үг байхгүй. За яг нарийн мэрэгжлийн хүүхдийн мэрэгсэн эмч нар энэ тохиолдолд ажиллана гэсэн үг. Хүүхдийнхээ онцлогт байдлыг харгалзан үзээд аль болох харагдаад тий тэр хүүхдийг айцгүй болгоод дараагийн удаа эмнэлэгт ирэхэд нь бас нэг эмчээс айлахгүй өмнө өвдөхөөс өмнө ирдэг дадлыг бий болгохын тулд нэг удаа ирэхэд нь бид нар аль болох тэр хүүхдийг илүү кэрлж үзчихэж илүү амжилттай цаашдаа ирүүл тэр хүүхдийг авч явах боломжтой болтгоо гэсэн үг. Чиний хувьд болохоор яг шүдний эмч гэхээр яг юуг нэмжлэлтэй эмч болмоор байна? Цаашдаа гажигцлын эмчээр бас ажиллах боломжтой бол. Дотор нь ер нь шүдний эмч яаж задарт юм бол Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулиас шүдний эмчээр болж төгсөхийн тулд чи 6 жил сураад 6 жилийн дараа за одоо чи шүдийг эмчлэх эмч боллоо гэж төгсдөг гэсэн үг. Эндээсээ илүү нарийн мэрэгжил эзэмшихээрээ хүүхдээр үнэхээр одоо тусламар байгаад хүүхдийн эмчилгээнд дээр ажилламаар байх юм бол хүүхдийн нарийн мэрэгжлийн резидентийн сургалтанд хамрагдаад тэгээд хүүхдийн нүүр ам судлалын эмч болноо. Хэрвээ гажиг цэцлэр сурыг гэх юм бол дахиад нөгөө тэр 2 жил сурсан дээрээ нэмээд гажигцлын резидентээр сураад дахиад 2 жил сурч төгсөөд гажигцлын нарийн мэрэгжлийн эмч болдог. За ер нь эмчийн мэрэгжил чинь тасралтгүй өдөр болгон байнга суралцж идэг. Бид нар 6 жил сурчаад араас нь резидентээ хийж яг нарийн мэрэгжлийн эмч болж тэр төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэдэг гэсэн үг. За резидентээ хийгээд төгссөн байсан ч гэсэн ажлын талбар дээр гараад бас л яг өдөр тутамдаа суралцаа шин зүйлсүүдийг хийгээл явдаг. Нэвтрүүлгийн ерөнхий ивентэд тэгч Продент шүдний эмнэлэг. Тэгэхээр хоёлаа бол гажиг засал болон хүүхдийн нүүр ам судлалаар явах сонирхолтой байна тий. Тэгэхээр би чамд эмнэлгийнхээ талаар ерөнхийдөө танилцуулж өгье. За манай шүдний эмнэлэг бол Продент шүдний эмнэлэг. За натур болон яармаг гэсэн үндсэн 2 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байгаа. 2015 оноос хойш ингээд бид үйл ажиллагаа явуулаад одоо 10 дахь жилтэйгээ золгож байна гэсэн үг. За манай үйлчлэгээ бол ерөнхийдөө яг бүх эмчилгээнд дээр төрөлцсөн нарийн мэрэгжлийн эмч нар ажилладаг. Тэгэхээр гажиг засал дээр гажиг заслын эмч нь ажиллана, эмчилгээнд дээр эмчилгээний эмч нь ажиллана, согог засал дээр согог заслын, мэс засал дээр мэс заслан гээд бүгд яг ингээд төрөлцсөн үйлчлэгээ явуулдаг гэсэн үг. Эмч хүн бол өөрөө маш сайн сурсан байна. Дээрээс нь хамгийн чухал юм бол стандартад нийцсэн, шаардлагат нийцсэн тоног төхөөрөмжүүдийг хэрэглэх хэрэгтэй болдог. Бид нар бол үйлчлэгээндээ хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дээрээс нь онцлогоо эмчилгээний юмнууд бол бүгд дижитал болсон явж байна. Лабораторийн ямар нэгэн ажилбарууд одоо юу гэдэг нь бид нар шүдэн дээр юм хийлээ гэж бодоход лаборатори руугаа ингээд хэв аваад ажлыг ингээд зүгөөд явуулдаг гэсэн бол одоо бүр хөгжөөд сканераар ингээд дижитал маягаар ажиллаа явуулаад илүү сайн болоод явж байгаа гэсэн. За тэгээд ингээд цаг үе өөрчлөгдөж байгаатай холбоотой бүх юмыг шинээр сурж байгаа. Та хэд маань ч гэсэн сайн сураа явна. Бид нар ч гэсэн та нартайгаа зэрэгцээл ингээд өдөр болгон сурсаар л байгаа гэсэн. За өнөөдөр чиний ирсэн байгаа салбар бол манай яармаг салбар байгаа тийм хүн юм ингээд хамгийн эсрэг талд нь яг харагдаж байгаа тий. Бид нар бол бүх төрлийн яг нүүр ам судлалын амны хүндийн эрүүл мэндэд тулгарсан бүх асуудлыг ингээд шийдвэрлэхээр ажилладаг байгаа. Шүдний эмч бол хүний нэмсэглийг хамгаалж, өөртөө итгэх итгэлийг нэмдэг хамгийн нандин мэрэгжилтэй хүмүүсийн нэг юм. Тэдний нарийн хөдөлгөөн бүр өвчтний итгэлийг хүлээж, эрүүл амьдралыг бэлгэлдэг. За хүслээд асуух юм байна уу? тэр би өнөөдөр яг эмчийн хажууд туслах хийгээд явна гэсэн үг үү? Чи болохоор яг нөгөө эмч болох хүсэл мөрөөдөлтэй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг эмч нар яг юу хийдгүү тэр бүхнийг л харж хийж үзхийг бодно гэсэн үг. За тэхийн тулд хамгийн түрүүнд бол бид нар нөгөө халдвар хамгааллын дэглэм баримтлах хэвээр эмнэлгийн ажилчид болохоор зэрэг яг бүрэн гүйцэд эмнэлгийн хувцас өмссөн, хувцас сэргэлэн бүрэн гүйцэд байна, үзлэг хийгдэж байгаа хавцад заавал малгайтай байна гэдэг юм уу тий. За тэгээд чамд зориулаад бид нар болохоор зэрэг хувцас бэлтгэсэн байгаа. Тэгэхээр чи энийг солиод өмсчин. За манай эмчнэр бол ер нь бүгдээрээ ийм хар өнгийн хувцастай байгаа. Тэгэхээр ийм хувцастай хүмүүстэй таарах юм бол чи зүгээр эмчээ гэд мэдлээд явнаа гэсэн үг шүү. За чи тэгээ хувцас солио хүрээ дээрээ эмчин чамаг ингээд ажилтнаа дагуулад танилцуулаад явъя. За яасан хувцас солилцсон уу? За
Одоо юу яа? Би чамд имлэгийн ерөнхийд нь ингээд бүтэц зохион байгуулалтыг нь танилцуулчих төхөө. За одоо хоёулаа бол манай үүдний хэсэгт байгаа. Манай ресепшн хүлээн авах хэсэг энд байна гэсэн үг. За энэ өрөөнд болохоор бид нар гажигслын имчилгээгээ хийж гүйцэтгэдэг. Аппарата зүүж байгаа хүмүүс энд ингээд үзүүлдэг гэсэн үг. Тийшээ бол манай амралтын өрөө байгаа. Амралтын өрөөний хажууд зэрэгцээ технологийн өрөө байдаг. Энд бид нар нөгөө нэг хэв загвараа зутгаад ч юм уу те шаардлагатай тохиолдолд юм да хийдэг гэсэн үг. За манай имчилгээний өрөө болохоор зэрэг яг үндсэн имчилгээ хийдэг хэсэг маань ингээ 3 креслэлтэй. Бид нар энэ дээр ингээ хөмчсөндөө үзээд үзлэг болгоны өмнө бол дараа халдвар хөгжүүлэлттэй хариуцлах юмнуудаа хийгээд явдаг. Энэ цаатал болохоор манай мэдцлийн өрөө байгаа гэсэн үг. Хариуцлагын өрөө бол ер нь бол 2 үндсэн хэсгээс бүрдэнэ. Эхнийх нь болохоор энэ бохирын өрөө аахгүй. Энд яадаг вэ гэхээр бид нар үзлэг имчилгээгээ хийгээд дууссаны дараа хэрэгэлсэн багаж юмнуудыг ийшээ оруулаад энэ өрөөнд хариуцдаг гэсэн үг. За хоёрдугаар хэсэг нь бол энэ манай ариун өрөө. Энэ дээр бид нар яах вэ гэхээр халдваргүйжүүлэх уусмалтай тий угаад цэвэрлээд болцсон багаж амтлын өрөө рүү оруулаад савлж пакетлаад автоклавт хийгээд бүрэн халдваргүйжүүлээд гаргаж ирдэг гэсэн үг. Манай имчилгээний хамгийн чухал хэсэг бол үйлчлүүлэгчийг ухтаж хүлээж авах хэсэг байгаа. Хамгийн түрүүнд ресепшн дээр яг юу хийгддэг вэ гэдэг талаар хоёлоо суралцъя гэсэн үг. За чи ийшээ тур суучих. Нэгдүгээрт нөгөө гаднаас орж ирж байгаа үйлчлүүлэгчийг бид нар ухтаж аваад имчилгээ рүүгээ чиглүүлж өгнө. Хоёрдугаарт утасны дуудлаганд хариулаад энэ хүмүүстээ цаг тавьж өгнө гэсэн үг. Энэ 10 цагаас имчилгээний цаг дээр цаг авсан хүн маань өчигдөр бол 90-ээр тэмдэглүүлсэн байгаа. Гэхдээ одоо хоёлаа 10-17 болоод өнгөрцөн. За залхаар ингээд уцаа авахгүй байгаа тохиолдолд дараагийнхаа хүндээ цагаа өгч болно гэсэн. Утасны дугаар хэллээ. 90. Эрдэнэ далай. За тэгээд хоёлаа энэ хүндээ оловчон өмсөд гадуур хуцаа тайлаад дууссныхаа дараа өрөөндөө оруулж имчилгээнийхаа саналан дээр суулгаад эмчтэй хүний нэрсний хэлнэ. За тэгээд имчилгээ хийх гэсэн. Сайн байна уу? Би 2 цагаас цаг авсан. Хоёул анх удаа үзүүлэх гэж байгаа юм тий. Яг удаа үзүүлж. Та ямар үйлчлэгээ сонирхож байгаа вэ? Шүдний аппарат зүгх гэсэн ажиг заслын имчилгээг сонирхож байна. Эрүүл ахуйч дээр очиод ямар шүд имжлүүлэхээр тэднээсээ үзүүлээд дараа нь яг мэрэгчлийн эмч руугаа тэр шүдэн дээр очдог баг. Та хуцаа өлгөө тэгээд тийш намайг дагаа яваарай. За хоёлаа зөвөр байгаа юу? Зөвөр одоохондоо байна. За хаашаа налаарай. Өдрийн зуламжээ. Оо сайн уу. За манайх болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд энэ нэг 10 жилийн хүүхдтэр нэг өдөр манай дээр ажиллах боломж олгоод шүдний эмч болох хүсэлтэй хүүхд байгаа байхгүй. Тэгэхээр яг юу хийгддэг вэ? Эмнэлгийнхээ үйл ажиллагааг ингээд танилцуулаа явж байгаа. Одоо таны эмчилгээнд нь туслуулбал болохоор байгаа юу? Болно. Сайн байна уу? Намайг Югслэн гэдэг. Би 23 дугаар сургуулийн 12-ийн ангийн сурагч. Би ирээдүйд яг тань шиг шүдний эмч болохыг хүсэж мөрөөддөг. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Продент шүдний эмнэлэг. За амд тэр ингэрчиг хүндээ зүгөөд өгч. Хүслээ маск зүгээрээ за. За хоёлаа юугаа өгч. Пати халбгаа. За ангаарай. За хоёлаа би чамд энийг зааж өгье. За. Энэ ингээ шүсээс хордог аахгүй юу? Одоо би эндээс ингээ шүдийн засаад эндээс ус гарна штэ. Ингээ ус гарч агаад энэ ус ингээ амраа орно. Тэгэхээр энүүгээр чи саруулж авах хэрэгтэй аахгүй юу? За ийм ажил хийн заяа. Явуулаарай. Нэг гараараа бариулаарай эвтэхнүү. Тэгэл имч болохын тулд эхлээд ингээд шүс сайн соруулахаар хэлнэ штэ. За одоо ингээ хэвэн авна. Шүдийг нь засч эхлэхээс өмнө хэвэн аваад дараа нөгөө төр бүрээсээ хийхэд зориулсан баггүй юу?
төгсөөд 13 жил болж байна доо. Хеми шүд тэгээ бүрээс Hollywood Smile гэдэг гэсэн үг. Ерөнхийдөө яг нөгөө нэг косметик dentistry гэж бас байдаг. Гоо сайхны. Тэр нь болохоор одоо шүдний харагдах гоо сайхныг гэдэг нөгөө Hollywood Smile гэсэн үг байна шүү дээ. Тэр нь ихтэй олон янзын юмнууд хийдэг. Шүдний нүүрөвч, бүрээс за тэгэл тайруулалт тэгэл бүгдээрээ орно гэсэн үг. За одоо энэ ингээ хэвэн гараад ирсэн газ энэ шүд. Одоо энэ шүдээ хойлоо ингээд арай жоохон жижиг болгож засах байхгүй юу? Тэгээд дараа нь төр бүрээс энэ хэвээрээ хийнэ гэсэн. Нилээ удаан суу шүү. 5-6 цаг баг суух тохиолдол байна шүү. Тэгэхээр нуруу хэрэг хөвч. Угаасаа манай шүдний эмчнэрийн чинь нөгөө мэрэгжлийн өвчин нь нурууны асуудалтай болдог гэдэг байна шүү. Яг өөрсдийгөө нөгөө нэг эрүүл мэндээ хамгаалахын тулд аль болох нөгөө зүв суугаад бүр ингээ бүгдэж орохгүй те эвтэйхэн суугаад ажиллавал бас гайгүй. За энэ ингээ шүдийг харахад ерөнхийдөө ломб тогтохооргүй нэлээд муудсан шүд байгаа. Тэр нь анхааралтай их чухал. Маш чухал. Тэр тусмаа нөгөө одоо ингээ бүрээс засал хийх бол өөрөө нөгөө нэг айгу нарийн техниктэй нарийн ажиллабар байдаг. За энэ нэмэх босгох юм байна да. Миний ах дараа гарах гад тэгээд энийг ахуул гэсэн тэгээд жигтнээсээ ахуулах хэвээр юм энэ жигнээсээ хэрэггүй мүү? Ихэвчлэн ахтараа ер нь бол буруу байралтай гардаг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө ахуулах шаардлага үүсээд идэг. Гэхдээ бас шууд ахуулахгүй байх боломжтой. Яагаад тэгэхээр хэрэгтэй. Одоо манай шүдний салбар чинь бүр амар мундаг хөгжөөдийн манай Монгол эмчнэрийн эмнэлгийн одоо чадвар маш мундаг болсон. Одоо шүд шилжүүлээс сулгах мэс ажилбар хүртэл хийгддэг. Манай эмнэлэг дээр бас хийгддэг. Тэгэхээр хэрвээ чамд бүр ингээ ахуулахаас өөр аргагүй болцсон өөр араа шүд ч юм уу байх юм бол ах дараагаа тэрнийхээ ормонд нь буцаагаа суулгах бас боломжтой байдаг. Тэгэхээр бас нэг айхтар шууд яарад ахуулъя гэсэн шийдвэрийг бас гаргахгүй байх хэрэгтэй. Шүд шилжүүлээс суулгана. Тийм кейс дээр маш олон ажилласан. Манай эмнэлэг бол ерөн туршлагатай. За хоёулаасаа бүрээсээ зассан тий. Одоо тэгэхээр тэнцээ очиод сканераар хэвээ аавна, дижитал хэвээ аавна заяа. За тэр процессыг орж үзье. Одоо манай сувлагч маань хэвээ авах гэж шүү. Тэр дэлгэц рүү хараараа хүслээ. Одоо тэн дээр яг хэвэн гарна гэсэн үг. Тэгээ энэ аппаратаар ингээд уушруулна. Одоо нөгөө нэг хуучин аман дотор ингээд том нөгөө алигнат гэдэг юм хэвний материал хийгээд аман дотроос нэгж хэв авдаг байсан шүү дээ. Тэр ерөнхийдөө болоод ингээд шууд дижиталаар хэвийг авчихна гэсэн үг. Бүр шууд ингээд л аман доторх хэв нь ингээд л авчихна гэсэн үг. Энэ болохоор oral scanner. Одоо тэр авж байгаа хэв байгааз ингээд ийм шууд ингээд хэвлэгдээд гараад ирдэг гэсэн үг хэвэн дижитал. За тэгэнгუთ энэ дээр маань лаборатори маань ийм бүрээс хийдэг байна шүү дээ. Ийм шаазан цирко материал гэж юм бэ тээ. За ийм шаазан бүрээс энэ хүн болохоор энд ийм шүдгүү байсан байгаа байхгүй юу? Ингээ нөхөөд ингээ хийчихдэг. ингээд шүддэг. Ингээд аман дотор нь одоо энийг нааж өгдөг гэсэн үг байхгүй юу? Ийм бэлэн болсныг. Тэгэхээр одоо тэр аваад байгаа хэвийг лаборатори маань ингээд ийм модель болгоод цутгангуудаа тэн дээрээ ингээд шаазан шүдэ хийдэг гэсэн үг. Hollywood Smile хийхээс өмнө үйлчлүүлэгчдтэй ингээд шүднийхэн ерөнхий болох байдлыг нь урьдчилж харуулдаг Smile Design гэх програм байгаа. Энэ дээр яаж ажилтдаг вэ гэхээр одоо чиний харж байгаачлан ингээд өөрийнх нь шүд байгааз өөрийнх нь шүд нь юм байна гэж бодъё. Тэгвэл бид нар ингээд шүдээ засаад бүрээс хийгээд Hollywood Smile нь бүрэн гүйцэд босны дараа ерөнхийдөө ямар хөө болох вэ гэдгийг ингээд урьдчилаад хүнтэйгээ ярилцдаг гэсэн. Бүгдийг ингээд сонгоод за тэгээд
өнгөний ямар ах нь те. За ийм шар байх нь аль эсвэл хүн маань гоё цагаан байхыг сонгож гин үү? Аль тэгээ хүнийхээ царай төрх нүдний өнгө, арсны өнгөнд тааруулаад сайтар ярилцсны үндсэн дээр дизайнаа гаргаад тэгээ лаборатори руу явуулдаг гэсэн. За тэгэх юм бол дараа нь миний шүд одоо тохирсонгүй ч гэдэм үү те. Миний царай төрхөнд хэлбэр нь биш байсан байна, өнгө нь биш байсан байна гэдэг тийм нөгөө сэтгэл ханамжгүй байдал үүсэхгүй байхад тусалдаг. Ийм гоё програм байна. За тэгээ энэ дээрээ ингээд өнөөхөн шүдийг хийгээд дизайнаа ингээд ярилцсныхаа дараагаар дижитал хийвээ аваад лаборатори руу явуулдаг байгаа шүү. За Гарч байгаа энэ шүд байгаа шүү дээ. Тэрийг нь яг шүдэн дээр нь яаж хийдэг юм бол? энэ болохоор лабораторид хийгддэг. Тэгээд хүн зүгээр зүүчдэг гэсэн үг үү? Нааж өгнө гэсэн үг. Энэ чинь нааж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө нэг компьютероор зорогдоод лабораторид бас хийгдэг. Тэр нь бол бүр өөр тустай ажил бид хэмжээ хийдэг. Нөгөө мэрэгжлийн техникчд хийдэг байхгүй юу? Эмчнэр бол яана вэ гэхээр шүдээ гоё яг стандартаар гоё засах нь байна. Дизайнаа гаргаад хүнтэйгээ гоё ярилцаад за яг ийм шүд надаа хийгээд өгөө гэд лаборатори руу явуулах нь шүү. Эмчнэр нь өөрсдөө дизайнаа гаргах юм уу? Ер нь бол яг үйлчлүүлэгчтэйгээ ярилцж байгаа л сая хуйлагийн ярьсан програм байна шүү дээ. Тэн дээр ингээ гаргаад за нэг иймэрхүү хэлбэр хэмжээтэй, өнгөтэй яг ямар шүд болох вэ гэдэг ерөнхий нөгөө эхнийхэн баримжааг бол эмчнэр өөрсдөө гаргадаг. Шүдний эмчийн гар зөөлөнж тэдний хариуцлага юу юунаас илүү хүчтэй. Жижигхэн шүдний ард хүний томоос том амьдрал, итгэл, эрүүл мэнд оршдгийг ойлгож ажилдаг хүмүүс юм. Ингээд хоёлаа нөгөө эмч болох гэж байгаа яг эмч хүн ямар мэдрэмжтэй хүн үздэг вэ гэдэг тэр мэдрэмжийг авч үзье. Тэхийн тулд болохоор зэрэг бид нар үйлчлүүлэгчийг ч юм уу ингээд суулгачаад чамаар ингээд туршилт хийлгээд ч юм уу тийм байж болохгүй. Тэгэхээр бид нар өөрсдөө ажилчдаасаа нэг хүнээ суулгаад тэгээд нөгөө шүднийх нь гадар нэг өнгөлөөд үзье. Тэгээд чамд ямар мэдрэмж төрөх вэ гэдэг. Би өөрөө юу? Тийм чи өөрөө. Чадхаар байна. Оролдоод үз. Чадхыг хичээнэ. Хөрөмж маань болохоор Швейцарын EMS брендийн өнгөлгөөний төхөөрөмж байгаа. Энэ нь болохоор шүдний гадаргууг ямар ч өвдөл завиургүйгээр яг давстай, даралттай усаар цэвэрлэдэг байгаа. Тэгэхээр хайрцангуй нөгөө нэг эрсдэл багтай амжилттай байхгүй юу? Энүүгээр нь аль чулуу төдөг, энүүгээр нь яг өнгөлгөө идэг. Тэгэхээр энийг ашиглана гэсэн үг. Тэгээд энэ педал байгаа. Энэ педалн дээр гიშгэж ажилуулдаг шүү дээ. За. Тэгээд үйлчлүүлэгчтэй таттай ахын үднээс хоёулаа нүүрэн дээр нь ингээд даавар тавьчих. Ус үсрэхээс хамгаалаад. За, хоёулаа одоо хүний үүсгэд болохоор эмчийн суудлал маш чухал. Шүдний эмч яг нөгөө нэг суухдаа цэг суух хэрэгтэй. Тэгээд өвчтнийхөө баруун гарталд нь суудаг шүү за. Тэгээд талтайгаа хоёулаа харьцан заяа. Тэгээд нэг талаас нь эхлээд өнгөлнө. Өнгөлөхтэй болохоор ингээд дээд хажуутал гээд шүдээ бүх гадаргуугаар нь тойруулаад ингээд өнгөлөөд явна шүү за. Энэ хуруунуудаараа заавал фиксац хийх хэрэгтэй байдаг байхгүй юу? Ингээд хийгдээгүй шүдэн дээр ингээд барьчихна гэсэн үг. Тэгхийн бол ингээд гарчин илүү тогтвортой үзлээ шүү заяа. Тойруулаад цэвэрлээд яваад тийм. Ингээд цэвэрлээд яваад дээ шүү заяа. За. Ингээд суугаад энэ талаа барьчих. Яаж барих хэрэгтэй юм бол? Ингээл барьна үзэг шиг барьчих за. Тэрээр эмчийн удирдлагад үйлчлүүлэгчийн шүдийг өнгөлөх ажилд оролцож байна. Шүдний эмчийн гарын хөдөлгөөн бүр бага мэт боловч маш их ур чадвар, төвчээр, хариуцлага шаарддгийг мэдэрсэн биз.
Энд чинь юм юуг нь цааш чинь. Энэ талиндаа ингээд харна шүү дээ. Өө зүйтэй. Энэ туршлага түүнд шүдний эмч мэрэгжлийн үндсний эхний алхмыг илүү тод харуулж чадлаа. Хит бүхтийгээд энэ хоёулаа. Өө зүйтэй. Одоо хоёулаа нөгөө нэг шүд буйлтайгаа хит айвтахгүй тул энэ гараараа энд нь ингээд фиксац хийгээд өгдөг байхгүй юу? Ингээд. Бид энэ голынхыг барьчихсан тий. Намагуучлаарай. Иш усгайц. Чи баян ингэж бүхтээж үзээд ах юм бол нуруу чинь айгүй урдан өвддөг болдог байхгүй. Тэгэхээр зүг айгүй чухал. Эмчтэй зөндөө их баярлалаа. Надад ийм хийх боломж олгож надад сургасан. Тэг үнэхээр сонирхолтой байлаа. Баярлалаа. Ийм сайхан мэрэгчлийг сонгоод ингэж туршлага судалж агаад баярлалаа. Яг хүнд ийм гоё сайхан инээмсэл бэлгэлдэг шүдний эмч бол маш гоё мэрэгчлээдэг. Тэгээд цаашд ер нь аль сонгож суралцаарай гэж хүсье. Амжилт хүсье. Баярлалаа. За. Ер нь шүдний эмчнэрийн ажил ерөөхдөө бол айгүй хэцүү юм байна. Нэг өөртөө орж ирээ суугаад эмчлүүлэхэд бол айгүй амархан байдаг штеп. Өөрөө яг бүх юмыг ингээд тэгээд үзэхээр айгүй нэлээд туршлага шаардсан, чадвар шаардсан мэрэгчлээ тийм ээ. Хүмүүрийн шүүд өөр, асуудал нас өөр болохоор эмч нарт маань нарийн уур чадвар, мэдлэг үнэхээр их хэрэг болт юм байна. Өдөр алга эмч нар маань суралцд юм байна. Надад хамгийн их сонирхолтой эрентгийн зургийн дараах, цэвэрлэх тиймэрхүү ажлууд надад үнэхээр сонирхолтой байлаа. За чиний хувьд болохоор шүдний эмчийн мэрэгчлэлээр номер 1 чухал юм нь юу гэж бодож байна? Хүнийг эрүүл байлгах. Хүнийг эрүүл байлгах, өвцөн хойно нэмжлэн гэдэг ингээд эмчнэр байгаад байна тий. Гэхдээ бидний хувьд болохоор юу харсан бэ гэхээр одоо ингээд 10 жилийн туршид маш олон хүнийг ингээд өвчнөөс нь ангижруулаад эмчлээл ингээд яваад байна шүү дээ. Гэвч бид нар одоо ингээд өвцнийхэн дараа эмчлээл яваад исэн чинь энэ дуусахгүйсэн байхгүй. Одоо дахин шинээр хүмүүс өвдөөл хүүхдүүд өвдөж ирсээр л байсан. Тэгэхээр эндээс ганц гаргалгаа нь юу байсан бэ гэхээр бид нар энэ хүүхдүүдийг өвдөхөөс өмнө зүгээр эрүүл байхад ч зөв дадлыг суулгах хэрэгтэй гэж бодсон. Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээнд манай эмнэлгээс бол энэ Ident гэдэг брендийг үүсгэн байгуулсан байгаа. За энэ брэнд яадаг вэ гэхээр бид нар одоогийн байдлаар бол юу гэдэг нь те шүдний сойзыг үйлдвэрлээд ингээд явж байна. Хамгийн чухал хэрэглэгдэхүүн чинь сойз ахгүй. Хүн өдөрт хамгийн багадаа 3 удаа нэг угаахтаа 2-3 минутын турш шүдээ угаахад дараагийн тэр хүндрэл асуудал огт байхгүй болох бүрэн боломжтой. Ялангуяа бид нар хүүхдүүдээ те жоохон байхаас нь өсвөлээд дадлыг ингээд зөв суулгаж чадах юм бол эргээд ирээдүйд эмчнэр дээр ирэх ачааллж буурна. Дээрээс нь бүр ингээд бүтэн эрүүл юм нийгмийг бий болгох боломжтой байхгүй. Тэгэхээр урьсан сэргийлэх зорилгоор манайх бол яг ингээд энэ брендing сойзыг үйлдвэрлээд явж байгаа. Ident сойзыг би харж ирсэн байна. Гэтэ нэг Монголд үйлдвэрлэлт юм уу? Тийм, бид нар өөрсдөө их орондоо үйлдвэрлэж байгаа гэсэн үг байхгүй. Сойз үйлдвэрлэдэг үйлдвэр байт юм уу? Тийштэй байгаа. Хэрвээ чамайг хүсэх юм бол манай үйлдвэр дээр очиж танилцсан ч болно шүү. Дараагийн онцгой мөч бол сурагч охин маань Монголын хамгийн анхны шүдний сойзны үйлдвэртэй танилцсан явдал байгаа юм. Үйлдвэрийн байран дээр ирсэн байна. Манай үйлдвэр болохоор зэрэг Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлаж байгаа. Монголд цорын ганц анхны шүдний сойзны үйлдвэр байгаад байгаа. За бидний бүтээгдэхүүнээ дээжээс гэх юм бол одоо ингээд Ident брендийн сойз байгаа аахгүй.
За манайх болохоор Японы технологиор эх орондоо үйлдвэрлэж байгаа, өөрсдөө хийгдэж байгаа юм бүтээгдэхүүн байна. Энэ сойзог бол ерөнхийдөө нөгөө протеин тэмдэглэгийн үүсгэн байгуулагч ануудаар захирал ингээд хийж байгаа учраас эмчийн зөвлөлтөд яг стандартад мэдсэн сойз. Японд технологиор хэр Япондны идэвхүү байсан юм. Японы стандартаар гэсэн үг. Монголдо хийгдэж байгаа. Би ерөөсөө Монгол цэсний үйлдвэр байдаг гэж бодоогүй шүү дээ. Би ягаад нэр нь Ident юм бол? Ident гэдгийн эхний AI гэдэг хоёр үг байгаа шүү дээ. Энэ болохоор зэрэг ICT рүү буюу хайр гэдэг үгнээс гаралтай байхгүй. Тэгээд шүдээ хайрлыг гэдэг утгатай Ident гэдэг нэрийг өгсөн гэсэн үг. Бидний өдөр бүр хэрэглэдэг шүдний сойз ийм олон шат амжилгаар өндөр технологийн орчинд маш нарийн стандартаар хийгддгийг хараад түүний сонирхлыг ихээр татжээ. Энэ эмчийн зөвлөдөг сойз гэж шүү дээ. Манай эмнэлгээс өөртөө гаргаж байгаа яг эмчнэр зөвлөдөг стандартад мэдсэн сойзоо гэсэн үг. Тэгэхээр манай үйлдвэр үүсгэн байгуулалтад одоо дөнгөж 1 жил болж байгаа байхгүй. За тэгээд жилийнхээ ойн дээр бид нар болохоор зэрэг хүүхдүүдэд зориулаад ийм хүүхдийн шүдний сойзыг үйлдвэрээс одоо гар бэлтэж байна. Ноён талхны өсчний газар гэдэг нөгөө хүүхдийн киноны дүр байдаг шүү дээ. Энийний албан ёсны патент эрхийг нь аваад тэгээд ингээд сойзон дээр ашиглаад бид нар явж байгаа гэсэн үг. Энэ болохоор манай сойзон дээр маань үсэн хийгдэж байна. Хараа одоо ингээд үсээ шишгээр нь суулгаж байгаа байхгүй юу? Үйлдвэрийн ажилчдын ур чадвар, тоног төхөөрөмжийн ажиллагаа, нэг сойз бүтэх хүртэлх нарийн процесс нь амны эрүүл мэндийн төлөө олон хүн хэрхэн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдгийг элтгэн харуулж байгаа юм. Эрүүл инээмсэглэлийг зөвхөн эмч нар бус мөн үйлдвэрлэгчид ч гэсэн хамгаалж байдаг гэдгийг ойлголлоо. Одоо энэ хэсэгт болохоор манай гажиг цэслийн сойз ингээд бэлэн болсон. Савлгаандаа ороод ингээд пакетлэгтад явж байна гэсэн үг. Ингээ харангуут голоосоо энэ хоёртай байгаа. Зүгэл нөгөө аппаратны гол төмөр нь энэ аппаратны төмөрний хоёр талаар нь угаагаад ингээ цэвэрлэгддэг гэсэн. Тэгэхээр энэ болохоор гажгийн сойз нах юм. За миний сонгосон мэргэжил бол шүдний эмч. Тэгээд миний сонгосон мэргэжлийн маань хамгийн анхан шатны хэрэглэгдэхүүн нь бол шүдний сойз гэж би боддог. Тэгээд эх орондоо үйлдвэрлэсэн сойзыг манай гэр бүл, миний найзууд, дүүнер маань хэрэглэнэ гэж бодохоор үнэхээр их бахархмаар санагдаж байна. Миний хувьд бол анх удаа ийм үйлдвэрт орж ирж ин дээрээс нь сойз Монголд үйлдвэрлэж байгаа гэж бодохоор үнэхээр бахархмаар санагдаж байна. Маш гоё байлаа. Энэ хараа доороо ийм шүдний хэлбэртэй мэн сойзнууд нь. За одоо хоёулаа болохоор юу хийх гэхээр гажиг цэслийн эмчилгээнд дээр тусалж үзье. Энэ дээр болохоор юу хийх гингууд нөгөө бид нар аппарат зүүдэг шүү дээ. Энэ аппарат зүүж байгаа эмчилгээ хийж байгаа эмч нарыг гажиг цэслийн эмч нар гэдэг аахгүй. Тэгэхээр одоо нэг эмч маань зөвлөгөө өгөөд шинэ хүн дээр ингээд үзлэг эхлэх гэж байгаа. Хоёулаа тэр эмч дээр очиж туслаад юу гэдгийг сурах гэсэн үг. Тэгээд манай дээр болохоор зэрэг өнөөдөр энэ хүүхэд маань бүтэн өдрийн турш ажиллаад яг ингээд эмч мэрэгчлээ болохыг хүсэж байгаа хүүхэд байгаа байхгүй. Тэгээд эмнэлгийн орчинд яг юу хийгддэг вэ гэдгийг өөрийн биеэр ингээд сурахын тулд ирсэн байгаа юм. Одоо болохоор зэрэг бид нар гажиг цэслийн эмчилгээний үйл явцыг танилцуулах гэдэг боломжтой бол таны хажууд туслаад байж болох уу? За намайг Номын Эрдэнэ гэдэг Бэний эмнэлгийн гажиг цэслийн эмч байгаа. За одоо харах гэж байгаа эмчилгээ маань өнөөдрийн харсан эмчилгээнүүдээс арай жоохон ялгаатай байгаа. Гажиг заслал гэдэг маань шүдийг зөвхөн тэгшлээ зогсохгүй аль болох эрт эмчилээд эмчилгээг эрт эхлүүлснээрээ тухайн одоо хүүхэд байхдаа үзүүлж исэн бол ирээдүйд зөв зажилдаг, хоолндоо зөв зажилд иддэг, дээрээс нь зөв амьсгалдаг, зөв зайлигдаг, дээрээс нь нүүрний төрхийн ч гэсэн бид нар зөв чиглүүлж, зөв гой төрхтэй болгох боломжтой байдаг бас эмчилгээ байгаа гэсэн үг. За гажиг цэслийн эмчилгээ эхлэхээс өмнө амны хүндийн эрүүл байх ёстой. Шүдний эмч хүний хамгийн чухал чадварын нэг бол өвчтний нүдэнд үл харагдах хэсгийг өндөр наривчлалтай аппаратаар дотроос нь харах боломж юм. За араа хэсэгт бас шүд ахуулснаас болоод араа хэсгийн шүд налаад ороод ирчихсэн. За тэрнээс болоод дээд арааны бас хоршилтоос алдагдсан харагдаж байна. За манай охин саяны зөвлөгөөд хаасан юм. Юу ч ойлгохгүй. За хоёулаа тэгэхээр одоо яг гажиг цэслийн эмчилгээ бас одоо ингээд онцлогтой гэж түрүү хэлсэн. Одоо ломб байв шууд ингээд ломбдоод эхэлждэг тий. Гажиг цэслийн эмчилгээ бол зөвхөн шууд хараад шууд эмчилгээг баримжаагаар эхлүүлэх ч юм уу тийх боломжгүй. Заавал нэмэлт дэлгэмэл рентген, гавлын хажуугийн рентген шаардлагатай. За тэгээд бас үйлчлэгчийн маань одоо хуучин хэв гэж авдаг байсан, амны үндийг хэв гэж авдаг байсан бол одоо болохоор компьютер аппаратаар шүдний 3D хэвийг ингээд скан хийгээд авчихдаг болсон байгаа. Тэрэн дээрээ үндэслээд эмчилгээний төлөвлөгөө боловсруулж байж эмчилгээний төлөвлөгөө гарч иж эмчилгээ хийдэг гэсэн үг байна.
Өнөөдөр тэрээр анх удаа 3D томографийн аппарат хэрхэн ажилтгийг харж түүний үр дүнд эмч нар ямар чухал шийдвэрүүдийг хийдэгтэй танилцж байгаа юм. Томографийн зураг дээр шүдний язорын хэлбэр, ясны бүтэц, нуугдмал өвчлөлүүд тод харагдаж байхыг харахад энэ нь зүгээр нэг зураг биш, харин өвчтний эрүүл мэндийн салшгүй нэг хэсэг гэдгийг эмч нар бүр сурагч охинд тодорхой зааж өгч байгаа юм. Ингээ уншиж байгаа гэсэн. Уншиж байгаа гэсэн. За хөгжөөний яасан юм хэд гол юм уу? Гол энэ хазалт маань зүг байна. Ингээд шууд нөгөө хэмжилт нь болох бэлэн болчлоо гэсэн. За хуруугаа авчих. Шүдний эмчийн нэг шийдвэр ямар их хариуцлага агуулгыг энэ туршлагаараа мэдэрч байгаа юм. Хоёлаа нөгөө 3D-гээр ингээ шүдийн хулбарт авны скан хийх гэж байгаа. За энийг яадаг вэ гэхээр шүдэн дээгүүр нэм камер шиг юм гүйлгээд хэвийг аавна. 3D сканер нь шүдний хэлбэр өндөр налуу бүтцийн онцлогоос эхлээд алдаа доголдлыг хүртэл миллиметрийн наривчлалтай харуулдаг нь сурагчийн сонирхлыг ихээр татаж байна. За энэ хэвээ болохоор лаборатори руу мэйлээр явуулаад тэгээ 3D-гээр хэвлүүлээд ямар ч хөтөлбөр хийлгэж болдог. За би ингээд дээдлийнх нь хэвийг авчна. Чи даатлыг нь аваад үзэх үү? Тэгээ баярлаа. Бэлэг өмсөд иш. Өмссөн нь заасуучих. Тэгээ бурам руу ивэл хүнд нь өвдөж мөвдөх юм байхгүй. Өвдөхгүй. Хүнд нь ерөөсөө зовир байхгүй. Зүгээр ингээд шүднээс нэг ганц миллиметр орчим дата бариад ингээд гүйлгээ хийчих. За. Артлын нараас артлаас нь юм уу? Ингээд чин за энэ чин дээрээ дараа. Тэгээ тийм дулуун ингээд надад хаашаа явсан бэ? Дэшээ явахгүй шүү дээ. Ингээд. Тэгээ харахад амар амархан харагдсан юм байна. Сурагч охиныг мань хамгийн их тогтлоосон мөч бол үйлчлүүлэгчийн шүдийг 3D сканераар уншиж үзсэн явдал байгаа юм. Дэлгэцээр хүний аман доторх жижиг хэсэг бүр боддоор детальчлан гарч ирж байгааг харахад энэ технологи нь ирээдүйн шүдний эмч нарт нүд мэд хэрэгтэй нарийн багаж болохыг тэрээр мэдэрсэн биз. Өнөөдөр би шүдний эмнэлэгт ажиллаж үзээд өөрийнхөө сонгосон мэргэжлийг ямар гоё мэргэжил болохыг үнэхээр их ойлгож цаашдаа миний сонгосон мэргэжлийг надад үнэхээр ойрхон болгож төхөөлж өгч чадлаа. Маргааш би нэвтрүүлэг олон Продет эмнэлгийнхаа эмч нарт үнэхээр их баярлалаа. Миний нэг өдрийг маш сайхан дурсамжтай болгож өнгөрүүллээ. Энэ мэргэжлийн онцлог бол мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, мөн хүнлэг сэтгэлийн нийлбэр гэдгийг сурагч охин маань өнөөдөр сайтар ойлгож авлаа. За өнөөдөр ямар санагдсан бэ? Гоё үед нь гоё, хэцүү үед нь хэцүү байлаа. За чамд юу нь хамгийн хэцүү санагдсан? Яг нэг хүн дээр ажиллахад айгүй хэцүү байсан. Яг нэг тэр яаж барих юм, техник арга чаргаа жоохон мэдэхгүй. Дээрээс нь хүнийгаа өвдөгчих үедээ гэж бодоод айгүй тэр нэг айлттай. Тэгвэл өнөөдрийн бүр хамгийн сонирхолтой байсан ч юм уу тийм юм байгаа юу? Сонирхолтой байсан хоёр юм байна. Нэг нь би үйлдвэрлэлөө очсон надад бүр амар сонирхолтой байсан. Анх удаа Монголд сайзны үйлдвэр дээр очсон. Тэгээ юмнуудтай танилцаад гоёсэн. Тэгээд ирээд би нөгөө хүний шүдэн дээр цэвэрлэгээ тэр нөгөө нэг шүршдэг юм аа надад бүр айгүй сонирхолтой байсан. Гэтэ би тэр үн дээр жоохон алдаа гаргацлаа. Тэр бол амар гоё байсан. За саяны чиний хийж байгаа тэр цэвэрлэгээ болохоор бид нар бол зүгээр шүдний гадаргуу дээрх өнгөрийг арилгаж байгаа байхгүй юу? Өмнөх аппаратнууд бол бид нар ингээд ийм зориултын сойтогтой брашаар шүдэн дээр нь дарж байгаа дүрээд эргэлдээд ингээд цэвэрлдэг байсан бол одоо тэр бол ингээд тодорхой хэмжээний шүднээс зайтай баригдаж байгааз тэгээд даралттай усаар ингээд шүршгээр шүдний гадаргуу дээрх өнгөрийг маш сайн цэвэрлж байгаа байхгүй. Гэхдээ тэн дээр бол тийм алдаа гаргасан ч гэсэн ямар нэгэн хүндээ өвдөл зовир ч юм уу юм хэм мэддэхгүй болохоор ч юм санаа зовх юм бол байхгүй шүү. За нөгөө анх удаа ажиллаж байгаа дэгдвэр жоохон хэцүү байсан баг. Дээрээс нь ерөнхийдөө нөгөө энэ цэвэрлэгээ хийж авах үед хоёулаа нэг хөлөөрөө педал дээр гიშгээл нэг гараараа болохоор цэвэрлэгээнийхээ төхөөрөмжийг барьчаал ажиллаж байгаа шүү. Тэгэхээр ингээ олон юм зэрэг хийхээр жоохон хэцүү санагдаж болно. Гэхдээ аяндаа чи ингээд олон дахин хийгээд ирэх юм бол сурчнаа л гэсэн үг санаа зовх юм байхгүй. Инженер ингээд хүн өмжилж яхад бид нар жоохон л өвдөгтөд ёо гэл тэгдэгчтэй зарим юмшнэр болохоор тэр өвдөж ивэл гар өрмөр гэд тэмүүлдэг. Тэгж хаад бид нарыг өвдөж байгаагийн хажуугаар өвдөхгүй тул хичээгээд ингээд давхар имжлээд бидний сэтгэл санааг 50 байлгадаг болохоор амар их. Тэгэд эмч маань өөрөө дараа нь айгүй их ядардсан байна. Зөв суух гэж бас айгүй их хичээд юм байна. Хиндээ зөв сууж байгаа гэсэн сүултээ ингээд бүхтэйгөө суух гэдэг. Цогцлын зулаан чи би айгүй их анзаарсан. Яагаад тэгэхээр тэр хүн дээр зөндөө удаан сууж агаад хүнээ явуулаа шүдийг хараад нөгөө нэгийг баярлж байгааг хараад
явал эрийг нь харчаад нэрэл эмч хүнээс айгүй их төсвөр хатуужил шаарддаг юм байна да гэдэг айгүй их ойлгосон. Заавал эмч хүн болгоны хийж сурах ёстой дадал байгаа. Бид нар яг зөв суугаад эмчилгээ үйлчилгээгээ чанартайгаар хүндээ яг бүрэн гүйцэд үзүүлэх ёстой. Эрүүл мэндийн талаасаа ч гэсэндээ бид нар яг зөв цэг сууж иж одоо нөгөө нэг эргээд тэр нурууны элдв өвчлөлөөс өөрсдийгөө урьдчилан сэргийллээд тэгээд явж идэг гэсэн үг. Ер нь бол өдөртөө ингээд тасралтгүй байнга жижигхэн орчинлуу тонгоогоол ингээд хараад ажиллабар ингээд хийгээд ирэхээр маш их нөгөө булчингийн чангарал үүсчихдэг байхгүй. Эмч нар бид нар өөрсдөө эрүүл байж ээж тэгээд бусдыг идэх хэрэгтэй байдаг шүү дээ. Дулаан эмч надад хэлэхдээ шүд шилжүүлнээс болгодог болсон гэсэн. Тэрийг бүр анхудаа сонсож байна. Тэр чинь нөгөө нэг өөрийн авахсан шүдний орон зайд өөрийнх нь одоо юу гэдэг нь бид нарын хэллэгээр бол актаараа шүдийг ингээд урагшлуулад араа шүдний байранд ч юм уу шилжүүлэн суулгах боломжтой байдаг байхгүй юу. Тэгэхээр зэргийн эмчилгээг манай дээр ч гэсэн ялгаагүй хийгдээл ингээд явдаг гэсэн үг. Өнөөдрийн хувьд бол ерөнхийдөө чамайг эмчилгээ үйлчилгээтэйгээ танилцуулах зорилгоор би нэлээд олон эмчилгээний эмч нарыг дагалдуулаад ингээд явуулсан байгаа. Гэхдээ бас манай дээр өнөөдөр ороогүй өөр хийгддэг ажиллабарууд бас зөндөө байгаа гэсэн үг. Жишээлбэл мэс заслын хоёлаа ямар ч эмчилгээнд дээр одоохондоо тусалж хамжааг байгаа шүү дээ. Тэгэхээр чамайг арай илүү нөгөө сонгохдоо илүү нарийн сонголт хийх үүднээс одоо яг ингээд боломжит хувилбаруудыг өнөөдрийн хувьд бол танилцуулаад ингээд өөр эмч нар дээр явуулсан. Магадгүй энэ чамайг жоохон ядраасан ч гэж магадгүй ачаалттай санагдаад тий. Гэхдээ чи харж агаад ер нь энэ нь надад арай илүү төхөм юм байна да гэдэг баримжаагаа гаргаад ирэх боломжтой бахаа л гэж бодож байна. Эмчигээ харахад ингээд бариад хийж байгаа юмуд нь аюу амархан санаад амар эвлэгхэн хийгээд байсан. Тэгээд яг өөрөө суугаад тэгэхээр яг яаж барихаа ойлгохгүй яаж хүнийхээ нөгөө нэг шүдрүү нь оруулж юмаа цэвэрлэх үү, толио яаж барих. Хурнууд ерөнхийдөө бол айгүй их ажиллагаатай юм байлээ. За өнөөдөр ингээд манай ажлын цаг дуусж гин. Тэгээ өнөөдөр бас нэг өдрийнхөө цаг завыг зарцуулаад ингээд ирж манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсанд бас их баярлалаа. Тэгээд манай нөгөө нэг өөрсдийн хийж байгаа бүтээгдэхүүн гэсэн шүү дээ, шүдний сойз байгаа гэд энэ бүтээгдэхүүнийхээ дээжээс баярлалаа. Дээрээс нь яг манай дээр ирээд эмчилгээ үйлчилгээнд хамрагдаарай гэд бэлгийн гарлаа. Өнөөдрийн бүх туршлага дүүний хувьд шүдний эмч болох хүсэл зүгээр нэг мөрөөдөл биш, харин ирээдүйдээ тавьсан жинхэнэ зорилго болж чадлаа. Би ТВ-с телевизийн маргааш шимбийн нэвтрүүлэгт нэг өдөр шүдний эмчээр ажиллаж үзсэн сурагч Имийг Хүслэн байна. Маргааш шимбийн нэвтрүүлэгт оролцож хүсэл мөрөөдлийнхөө эхний алхмыг тавьсан сурагч Ин Хүслэнд сурлагын амжилт хүсье.